Номын ордныхондоо энэ өдрийн мэнд хүргэе. За, номын ордны 9-р сарын ерөнхий төлөв байдлыг танилцуулъя. За, ерөнхийдөө энд бол 9 сарын гол үйл явдал буюу 2 хэртэлтийн тухай ярьж байгаа. 9 сарын 7-нд сар хэртэн, 9 сарын 21-нд нар хэртэн. За, 9 сарын ерөнхий төлөв байдал тэр астрологийн ямар гар гэрхсүүд ямар байрлалд байгаа вэ энэ төр гэдэг талаар бол энэ 8 сарын 20-20-доор охины ордны турхайдаар бас нэлээд ярьчихсан байгаа. Энд бол зөвхөн нар хэртэлтийг ярих юм шүү. Зөвхөн нар хэртэлтийг ярьж байгаа шүү. За тэгээд нар хэртэл 9 сарын 21-нд болно. За энэ нар хэртэлт гэдэг бол нар сар хэртэлт гэдэг бол ерөнхийдөө нэлээд амьдрал маш том чухал эргэлтийн үе байдаг учраас энэ нар хэртэлтийн тухай мэдээллийг төрүүлээд оруулчихсан. Ерөнхийдөө хэртэлтийн тухай мэдээллийг төрүүлээд оруулсан байгаа. За тэгвэл энэ нар хэртэлт номын ордны 10 дугаар гэрт болох нэ. За 10 дугаар гэр гэдэг бол ер нь бол цухаан энэ систем ингээд ийм тойрог систем байгаа шүү дээ. Энийний хамгийн оргил цэг гэж үздэг. Ерөнхийдөө энийг бол карьерийн цэг, тухайн хүний амжилтын үнэлдэг, амжилтуудыг үнэлдэг тэр нэгэн үнэлгээ байгаа шүү дээ. Тэрний 10 дугаар гэр гэхэд бол нэлээд амжилтыг илэрхийлдэг тэр гэрээ гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол таны байр суурь, өөрийн хөтөлбөрийг амжилттай эхлүүлэх эхлэх цаг гэнэлтэй. Ерөнхийдөө бол энд юу жилж ийнэ гэхээр аль хэдийнэ үргэлжилж эхэлсэн тэр нэгэн явж байгаа тэр үйл ажиллагаа тэр бүхний амжилт гаргах тэр зэг дээрээ явж ич гэдэг юм уу нэг тиймэрхүү байдлаар ойлгочих болно л доо. За энэ нь бол зарим хүмүүсийн хувьд ихэнх хүмүүсийн хувьд бол ажил, амьдрал, карьерийн тухай энэ 10 дугаар гэртээ ярьдаг. За тэгэхээр энэ нар хэртэлтийн нөлөөгөөр бол зарим нь магадгүй ингээд ажлаас солих, өөрийн бизнесээ эхлүүлэх, өөрийн тэр цалин авч ижилдэг тэр ажлаасаа халагдаад өөрийнхөө бизнесийг эхлүүлэх тэр үе байж ирж магадгүй гэн. За энэ хүний амьдрал өөрөөр учраас те. За зарим нь бол тодорхой нэг их мэдл бүхий тийм албан тушаалаар байсан бол тэр нь дуусах. Яагаад дуусах гэж байгаа вэ гэхээр энэ хэртэлтүүд бол ерөнхийдөө нэг тийм цэг тавих аливаа үйл ажиллагаа процессыг гүйцэтгэлт нь үнэлгээ өгөөд дуусгар болгох энэ гэсэн тийм нэг үеийг яриад хэлээд идэгий. Тэгээд таны ерөнхийдөө ажиллаж байгаа тэр компани дүрмд өөрчлөлт ороод удирдлага дарга нарын хувьд өөрчлөлт ордог ч юм уу, тэ хууль дүрм өөрчлөгддөг ч юм уу. Үүнээсээ ингээд тийм шинжлэлт өөрчлөлтүүд болж ийн гэж үзэж болно л доо. Энэ нь бол тухайн хүний хувийн амьдрал болоод нийгмийн байр суурьд нь өөрчлөлт орж болно гэж байна. За ер нь бол статус өөрчлөгдөх нийгэмдээс дэх байр суурь гэдэг юм уу? Энийг бас 10 дугаар гэр хариуцдаг. Тэгэхээр 10 дугаар гэр статус өөрчлөгдөх гэдэг бол энд бол карьертай хамаагүй тухайн хүний амьдралтай холбоотой жишээл ганц бий байсан бол гэр бүл болох. Эсвэл гэр бүлтэй байсан бол бас гэр бүлээс салгана гэдэг чинь ч гэсэн бас статус өөрчлөгдөж байгаа юм. Ганц бий болж байгаа. За эсвэл зарим нь ээж аав болох, гэр бүл болоод хүүхэд төрлөө ээж аав болох. За үгүй бол хэд нэг нь өндөр насны тэтгэвэр аваад тэтгэвэрт суулаа гэдэг бол бас статус өөрчлөгдөж байгаа. Гэх мэтэр иймэрхүү өөрчлөлтүүд болж болно гэж байгаа юм. За энэ үед бол зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол бас өмч хөрөнгө эзэмшигч болж болно. Энэ бол бас жишээлбэл өмч хөрөнгө бүртгүүлээд нэг өмчийн эзэн томоохон бих байгууллагын эзэн гэдгээр бүртгүүлнэ гэдэг чинь бас нэг бичиг баримтаалж тэгээд тэр нэг статус өөрчлөгдөж байна гэсэн үг. За 9 жилийн өмнөх хэмээг ер нь бол энэ 9 сарын 6 нэг онцлог бол 2-ын 2 ийм хэртэлт сарны болон нарны хэртэлт охины ордонд явагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр охины ордны энэ хэртэлт охины ордоос гэдэг эсрэг зүгээрээ тоолоод дараагийн гэрүүдийг тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол таны 9 дугаар гэр 10 дугаар гэр гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 10 дугаар гэртэй холбоотой үйл явдлууд энэ
эрсдэлтийн үед болоод байна. Тэгэхээр энэ 9 жилийн өмнө юу болсон бэ? Яг 9 жилийн өмнө яг энэ байрлалд иймэрхүү хэртэлт болж исэн юм байна. За 9 жил гэд яагаад тэгээд байгаа вэ гэхээр ерөөхдөө 6 ялангуяа видео 6 тухайтад бол амьдралын хүний амьдрал хөгжил дэвшдийн циклийг 9 жилээр үнэлдэг. За тэгээд тэрнтэй холбоотой ч бас байж мэдхээр яг ийм төстэй ийм хэртэлт 9 жилийн өмнө болсон юм байна. Тэгэхээр тэрийг бас эргээ санахыг бодоорой гэж байна. За болж игэл бүр 18 жилийн өмнөх үйл явдалтай энэ төр холбож анализ зөвлөлт хийвэл сайн шүү гэж байгаа юм. За тэгэхээр 9 сарын энэ хэртэлтийн бас нэгэн гол зүйл бол 9 сарын 7 дахь сарны хэртэлт гэсэн шүү дээ. Сарны хэртэлтийг ярихаар бол сарны өмнөд болон хойд занглаа буюу кармын занглаа гэж ярьдаг юм да. Энэ занглаатай холбоотой үйл явдлыг ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ удаагийн хэртэлт бол сарны өмнөд занглаа буюу кету гэдгийг авч үзэж байгаа энэ өнгөрсөнтэй холбогддог. Тэгэхээр таны 9 жил буюу альсвал бүр цаашлаад 18 жилийн өмнөх ямар нэгэн 10 дугаар гэртэй холбоотой буюу нийгмийн статустай холбоотой ямар нэгэн үйл явдал болсон уу буюу тэр болсон бол тэр үед гаргасан шийдвэр чинь таны одоогийн амьдралд яаж нөлөөлж байна? Энэ төр гэдэгт төлөлтийгээд бодож тунгаагаад анализ хийчих зүгээрээ гэж үзэж байгаа юм. 9 жилийн өмнө гаргасан шийдвэр үйлдэлүүдийн улмаас үйл явдлынх нь үр дүн одоо дүгнэж болж байна гэсэн үг байхгүй. Жишээл 9 жилийн циклээр үйл явдлыг хөгжил дэвшдгийг үлддэг гэвэл та яг 9 жилийн өмнө хийсэн зарим нэгэн бизнес гэдэг юм уу, зарим нэгэн албан тушаалч гэдэг юм уу те. Зарим нэгэн нийгмийн статустай холбоотой чухал шийдвэр гаргасан бол тэрнийхээ үр дүнг нь одоо үзэж байна гэж үзэж бас болохоор байна. За үгүй юмаа гэхэд бол юу яаж болно гэж байгаа юм. Тэр үйл явдалтай төстэй үйл явдал болж байна гэдгийг бас дүгнэж үзэхэд болох юм байна. За хэрвээ одоо хувийн бизнес тэр үед эрхэлж ихсэн бол одоо та тэр бизнес чи хэр өндөр түвшинд хүрчиж вэ гэдгийг эргэж хардаг ч юм уу те. За иймэрхүү. За кармын занглаа гэж түрүүнээс хойш яриад байгаа энэ бол заримдаа бол кармын занглаа гэдгийг бол раху гэдэг нь хойд сарны хойд занглаа, кету гэдэг нь урд занглаа ахгүй. Тэгэхээр энэ дээр бол урд буюу өмнөд занглаа гэдгийг яриад байгаа юм. За энэ занглаа таны 10 дугаар гэрт болж байна гэдэг чинь бол заримдаа бол тодорхойгүй байдлыг жоохон мэдэрч магадгүй гинэ. Уртудаан хугацаанд одоо тодорхойгүй байсан, тодорхой шатанд, тодорхой байр суурьнд өөрийгөө одоо статус их те 10 дугаар гэрч бас статус яриад байгаа шүү дээ. Энэ бүх зүйл 10 дугаар гэрийн үйл явдал кармын занглаа буюу энэ сарны хэртэлтэй улмаас бол жоохон өөрчлөгдөн гэнэ л те. Жишээлбэл одоо та ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаа боловч албан ёсны гэрээ байхгүй байсан ч юм уу те. Энэ тэгэхээр би одоо ингээ үргэлжлүүлээд ажиллаад байх юм уу яах юм гэж эргэлзэх. Энэ байгууллагын ажилтны би болох юм уу гүм үү гэдгийг мэдэхгүй байсан үеиг нь л те. Тэгэхээр энэ өмнөх одоо ийм мэдрэмжүүд байсан бол энэ юм нэг тийшээ болж шийдэгдэх. Таны тэр эргэлзээ энэ чинь бол бас нэг хэсэгтээ сэтгэл зовж исэн байж болно шүү дээ. Тэгвэл одоо эн чинь шин шатанд гарна гэсэн үг гинэ. За тэгээд дээрэс нь 10 дугаар гэр эцэгхийн байр суурийг бас өөрчлөгдөх, нөөх тодорхой бичиг баримт энэ одоо өөрчлөгдөх энэ тийм үйл явдлуудыг бас илэрхийлдэг гэж байна. За ингээд 10 дугаар гэртэй холбоотой номын ордны 9 дугаар сарын төлөв байдлыг өндөрлөж байна. За ингээд дараа уулзъя. Баяртай.